Байгаль орчин ногоон хөгжлийн яам үзүүлж байна. Говийн бор хүү. Байгаль ээж хэнийг ч адалж гадуурхахгүй, алаг үздэггүй адилхан өсгөж амьдрал хайрлаж байдаг. Хатуу ширүүн уур амьсгалтай Монголын говьд 22хан тоотой үлдсэн нэгэн сонин амьтан бий. Тэр бол Мазайлаа гэдэг баавга. Идэж тижэл ирж хайж өдөрт 50-60 км тэнэ. Ялангуяа хаврын тарчиг цагт тэдэнд бүрж хэцүү. Өвөл харин ичээндээ унтаж хахир хатуу цагийг өнгөрөөдөг. Намрын улиралд тэдэнд амьдрах арга арай гайгүй боловч халуун говьд ус олох гэж бас нэг бэрхшээл учрна. Өдөр бүр алхам тутамдаа учрах бэрхшээлд тэд сөхөрсөнгүй. Бэрхшээл бүхнийг давн туулж амьдрсаар л байна. Эрдэмтэд одоо л тэдэнд туслахгүй бол хатуу ширүүн уур амьсгалтай говь цөлийн нөхцөлд 1-2-ороо хорогцсоор байгаад бүр мөсөн сөнөж мэдхнэ гэж анхааруулсаар байна. 22 байтугай 2000 гаруй байсан хулсны баавга хэмээх пандагаа хятад улс сандран твдэн дэлхий дахинд анхааруулсны ачаар одоо тэд аврагдаад өсөж үржээд байгаа билээ. Тэгвэл бид говийн баавга Мазайлаадаа яаралтай анхааран туслах шаардлагатай боллоо. Байгаль ээжийн хүү, говийн сэгсгэр бор хүү болсон хитгэн цөөхөн Мазайлаагаа бид инхрээлэн хайрлаж өсч үржих онцгой тохилог орчин нөхцөл бүрдүүлж өгөх цаг нь болжээ. Говийн сэгсгэр бор хүү маань хэрв хүний хэлээр ярьж чаддагсан бол та бидэнд дараах зүйлсийг учирлан хэлэх байсан болов. Говийн сэгсгэр бор хүү би гоц ховор амтэн шүү. Шорон шуурхтай нутагт шовдор цөөн үлдсэн шүү. Хахир ширүүн нөхцөлд хат суусан юм шүү. Халуун хүйтэнд алиндж хайхралгүй дассан юм шүү. Майг дөрвөн хөлтэй би, майжги тодхон мөртэй би, майхай ширмэн тавхтай би, мах хоолнд дуртай би. Зантгар том толгойтой би, зарман сэгсгэр үстэй би, цаг сухаг шугуйтай би, заримдаа их өлсдөг шүү би. Халуун говьдоо хайртай шүү би, харамг жимсэнд дуртай шүү би. Байгаль орчиндоо дассан шүү би, бажууны үндсэнд дуртай шүү би. Бутан дунд нуугдаж, буруу санаатнаас бултаж, буутай хүнээс айж, бушуухан зүгтдэг шүү би. Хатан дунд зассан ичээнд хар санаатнаас халахалж хахир өвлийг давдаг шүү би. Хавар сая сэрдэг шүү би. Хангай хөвчөд нутагтай, хандгай буган хүнстэй, ханхар том хүрэн баавган хамаатан садан шүү би. Хурц туурайтай хулан дахийг би гүйцдэггүй юм аа. Хурдан тишиж гүйдэг, хавтгай намайг хавтуулдгүй юм аа. Аргаан бараад би голио царцаа гоочилдгийн амтны сэг зэмигч голж хилэхгүй хүртдэг. Баавган хүү болсон хойно баланд дуртай боловч манай говьд гівч надад яаж олдох вэ? Сэгс цагаан богдууландаа би сэтгэл амар амьдрмаар байна. Сэрүүн булаг баян бүрдтэй хамт бид өмчилж авмаар байна. Хууль ёсоор дархлан цаазалж хувьчилж аваад эзэмшмээр байна. Хоол тижэл хангалттай бол хол тэнэх шаардлагагүй шүү дээ. Намайг авраач хүмүүсээ. Надад туслаач хүүхдүүдээ. Элбэг дэлбэг хүрэлцэх идэх хоол тижээлтэй бол элдв аюулаас хамгаалах том сайхан хашаатай бол хөөхөн бамруушаасарч хөгжөөнтэй амьдрах юмсан. Хүмүүс та нарын дэмжлэгээр хурдан өсч олшрах юмсан.